Ийхүү их хурлын гишүүдийн зүгээс сайд нарын багцыг үлэмж хэмжээгээр танах саналуудыг оруулж ирэхэд эзэнтэй яамдууд нь төсвөө хамгаалж төсөл хөтөлбөрүүдэд зогсоож болохгүй гэдгээ тайлбарллаа. Харин хууль зүйн дотоод хэргийн яамны хувьд сайдыг нь ёсчлаагүй учраас төсвийн таналт дээр өмгөөлж үг хэлэх хүн байсангүй. За шүүхийн эрхий зөвлөлөөс л гэхэд эх оны төсвийн саналаа 60 хувиар танууснаа учирлаа. Энэ чинь их хурл дээр ажлын хэсэг гарчлаа. Энэ төсвийн болон ерөнхийлөн захирагч нарын за энэ хууль зүйн салбарт хийгдэх олон шинжил, энэ гэмт хэрэгээс сурчсан сэргийлэх асуудал, энэ авилгатай тэмцэх, энэ бодлого үйл ажиллагааг явуулахын тулд шинээр томилогдох хууль зүйн сайд энэ үйл ажиллагаанд оролцмоор байгаа юм. Одоо яг үндэ эзэнгүй болчихдээ. Тэгэхээр хууль зүйн дотоод хэргийн сайдыг томилох энэ зас ерөнхий сайдын энэ бүрэн эрхийг хэрэгжүүлж их хурл танилцуулах ажлыг одоо маш яаралтай хийж өгөхийг одоо бид нар хүсэж байгаа. Тэгээ ингээ бичиг нь очсон ингээл хүлээгдэт байгаа. Ерөнхий сайд томилох шийдвэрээ гаргаад эцэслэн ёсчлох процесс дуусаагүй тэр нь бол танилцгал асуудал байна. Тэгэхээр ерөнхий сайд бол томилох шийдвэрээ гаргаад энэ танилцуулах процессыг эхэлсэн. Танилцах процесс дуусаагүй ёсчлох ажил дуусаагүй байгаа шүү. Тэрийг одоо өвтөр төргөн оруулаа. Маргааш ихт хууль зүйн дотоод хэргийн сайдын танилцуулчих. Тэгээ шийдээд яв. Бодвол одоо улсын их хурлын удирдлаггүй болчиход байна уу? Тэгвэл одоо дундаасаа нэг хүн тавьд юм уу хэдүүлээ? За ерөнхий сайд бүрэн эрхийнхаа хүрээнд хууль зүйн дотоод хэргийн сайдыг томилсон ч нөгөө талдаа албан ёсоор улсын их хурл танилцуулж ёсчлоогүй учраас улсын их хурлын гишүүн инх хоёрын зүгээс хууль зүйн салбарын дотоод асуудалд шууд оролцож төвдөхгүй байдалтай байна. За гэтэл 2026 оны төсвийг ил тод хилцэж байгаа үед салбарын төсвөө хамгаалах сайд байхгүйгээс энэ салбарт хийгдэх шинжилгүүд эх онд хаягдахгүй гэдэг болгоомжл боддоор үүсчлээ. Иймээс ч ойрын хугацаанд сайдын томилгоог ёсчлохгүй бол бүтэн салбарын хөгжлийн асуудал Монгол улсын төсвийн бодлогоос гээгдэж үлдэх нөхцөл үүсэж байна.